Галзуу анимашн сувагтан тавтай морилцгоо. За, бороо энэ удаад та нартай 2023 онд гарсан Wish гэх энэ галзуу хөрхөн анимашныг ярьж өгөхөөр сонголоо. Хүсэл мөрөөдлийн талаар өгүүлэх үнэхээр галзуу хөрхөн анимашн байсан болохоор та нарт ярьж өгөх ёстой гэж бодоод хэдэн бороонууд нь сонгосон байгаа. За тэгээд энэ анимашн та нарт таалагдана гэдэгт бороо нь итгэлтэй байна. За тэгээд энэ галзуу анимашныг илүү фреш, илүү кранч, амин дэмэ хадгалсан, жиг дамттай, содон мэдрэмж өгөх шинэ үеийн чипс, крейсаптай хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд саба дараагүй бол саба, дардсан бол лайк дарахтал болоо явчих юм. Бас галзуу анимашныг мэдэхгүй хинэгэндээ шеэрлж болох юм аа. За. Ингээд хэдүүлээ энэ галзуу хөрхөн анимашны тайлбараа эхлүүлцгээе. За эртний урдын цагт хүслээс илүү чухал зүйл байхгүй гэж итгэдэг Magnifico гэдэг залуу ээж. Мэдээж энгийн хүсэл биш харин хүний чин сэтгэлийн хүсэл буюу ирээдүйд ямар хүн болохоо мөрөөддөг тэр хүсэл юм. Гэвч жирийн нэг хүний хувьд хүсэл мөрөөдлөө биелүүлэх нь ямар их хэцүү тэр сайн мэддэг байж. Учир нь өдөр бүр олон хүний мөрөөдөл замхран алга болдог байлаа. Тиймээс Magnifico ямар нэг зүйл хийхийг хүслээ. Тэр ертөнцийн бүхий л эд шидийг өөхгүй судалж, сайхан сэтгэлд хүмүүсийн хүслийг биелүүлж, тэр хүмүүсийн хүслийг альва хор хөнөөл муу санаатнаас хамгаалах чадвартай хүчрхэг шидтэн болж чаджээ. Тэгээд тэрээр үнэн чихнэрийнхээ хамт газар дундын тэнгисийн дунд орших нэг үсгэлэнтэй арал дээр өөрийн улсыг байгуулжээ. Тэгээд тэд хүн бүрийг ялгалгүйгээр арал дээр нь ирж амьдрахыг урих болсон байна. Тэдний аз болоход алс хол газраас хүмүүс зорин ирж сууршхулжээ. Тэр хүмүүсээс чин хүслийг нь авч хариуд нь тэднийг хайрлан хамгаалах болно гэж эдгүүлжээ. Тиймээс ч хүмүүс тэрэнд хүслээ өгч хизээ нэгэн цагт хүсэл нь биелнэ гэж эдхэн хүлээх болсон байна. Одоо бүгдээрээ тэрнийг хаан Magnifico хэмээн дуудах болж. Энэ түүхийг аашаа охин өндөр настай болсон өвөө Сабинодо тэрний 100 насны төрсөн өдрөөр ярьж өгч байлаа. Арал дээрх бусад хүмүүсийн адил Сабиноч бас Magnifico хаанд хүслээ даатгаж өгсөн байлаа. Тиймээс 100 насныхын төрсөн өдрөөр Magnifico хаан тэрний хүслийг биелүүлж өгөх байхаа гэж аашаа охин найдана. Яг тэр үед аашагийн ээж Сакина гаднаас орж ирлээ. Хаан өнөөдөр хүслийн ёслол зарласан байх шүү дээ. Хаан таны төрсөн өдрөөр хүслийн ёслол зарласан нь санамсаргүй тохиол биш баха. Энэ үдэш таних саба. Би яг мэдэрч байна. Хөгшин саба аашагийн хэлсэн үгэнд догдлон дотроо найдаж мод тогш гэж хэлж өөрийгөө тайвшруулна. За тэгээд аашагийн ээж Сабино хөгшний төрсөн өдөрт зориулсан баярын бэлог хамт хийхийг хүссэн ч аашаа найз Далиада туслах ажилтай. Тэгээд ч би өнөөдөр хөтөж хийх ёстой гэж хэлжихэд гарахаар яарна. Ээж нь тэрнийг ямар нэг зүйл нууж байна гэж сэжиглэж байсан ч аашаа юу ч хэлэлгүй тэжээвэр шиг Валентиногоо дагуулад бушуухан гараад гүйдэг. За ингээд Росоос хотод ирсэн даруйд аашаа хөтчийн үүрэгт ажилдаа орж улсад нь сууршихаар ирсэн зочдыг угтан авч хотоо танилцуулна. Ингэхдээ тэр улсын иргэд бүгдээрээ хамгийн эрхэм хүслээ Magnifico хаанд өгөхөд хаан хүслийг нь тусгай бөмбөлгөнд хадгалан хамгаалж цаг нь болохоор тэр бүх хүслүүдийг нэг нэгээр нь биелүүлж өгдөг гэдгийг аашаа тэдэнд тайлбарлаж өгдөг. Дараа нь аашаа хааны ордонд орж галтгоонд тогоочор ажилдаг найз Далиатайгаа уулзлаа. Аашаа хааны ид шидийн дагалдан болохыг хүсдэг байж харин тэр өдөр нь аашагийн ярилцлагад орох өдөр нь байлаа. Надад туслаач тий. Намайг хамгийн сайн мэддэг найз минь. Миний ярилцлага нэг цагийн дараа болох гээд байна. Би сандарсандаа яг тесрэх нэ. Чи надаас ямар нэг асуулт асуудаа. Миний хамгийн сайн найз хааны шав болох гээд байна уу да? За яах вэ? Тэгэхээр чиний сул тал юу вэ? Би сандарсан үедээ хитрхи ухаангүй болчдөг. Гүйгүүгүү чи хитрхийг санаа зовдөг. Тийм болохоор чи төгс гэсэн үг. Зүгээрээ тайвшир заа юу. Чиний ард найзууд чинь хүргэлж байгаа шүү. Тэрнийг тайвшруулахын тулд Далия хааны зурагтай жигнэмэг өгнө. Гэвч тагийн онгойлго мөгц үнрээр нь тэр хавьд байсан найзууд нь гүйлдэж ирээд зэрэг дайрч булаацалтлаа. Тэдний нэг болох Габо нэлээд сэргэлэн залуу байна. Тэр аашааг хааны дагалдан болох шалгаруулалтад орох гэж байгааг нь мэдээд энэ нь хаан өөрийн дагалдан болон тэрний гэр бүлийн гишүүдийн хүслийг төрүүлж биелүүлдэгтэй холбоотой гэж таамагладаг. Учир нь аашагийн өвөө Сабо 100 нас хүрч байгаа ч энэ урт хугацаанд Magnifico хаан тэрний хүслийг ерөөсөө биелүүлж өгөөгүй байж. Тэгэд тэр өөр нэг найз болох Саймон луга зааж
Тэр саяхан хүслээ хаанд өгснөөс хойш өдөржин ордонд унтаж нэг л уйтгартай болцсон гэж хэллээ. Габо Магнифико хааныг найз Саймоных нь хүслийг хурдан биелүүлж өгөөсэй гэж хүсэж байгаагаа ч бас бусдтай хэлнэ. Тэгсэн тэднийг ингээд ярилцаж байтал Хатан хаан галдагоонд орж ирэхэд бүгдээрээ мэхийн ёсолцгоно. Аша хаан чамайг хүлээж авахд билээ. Энэ бол сүүлийн ярилцлага шүү. За би билээ. За тэгээд Талиаш Аашад амжилт хүсэж тайван байхыг анхааруулад явуулнаа. Хатан Аашаг хаан дээр хүргэж өгөхөөр явах зуура хааны юунд дуртай талаар, юуг анхаарах ёстой талаар хэлж бас шаардлагагүй илүү дутуу зүйл асуухгүй байх. Хааны өрөөнд байгаа хүмүүсийн хүслүүдийг харахгүй байхыг хатуу сануулдаг. Тэгээд хааны өргөө рүү орохоос өмнө хаан Аашаг дагалдангаараа сонгоосоо гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаагаа хатан хэлнэ. Учир нь Аашаг бусдад чин сэтгэлээсээ санаа тавьдаг хаан дулсаа болоод ард түмнээ маш их хайрладаг нэгэн гэдгийг хатан сайн мэддэг байжээ. За ингээд хатан Аашаг нэг том танхимд орууллаа. Ааша эргэн тойрны эд зүйлсийг сонирхож харж яваад нэг эртний ном сонирхолтой санагдаад гараа хүргэх гэж байтал гинт хаан араас нь "Наад номонд чинь хүрэх хориотой" гэж чангаар хэллээ. Тэгсэн Ааша сандарсандаа санамсаргүйгээр шилэн хаалтанд нь хүрчлээ. Гэтэл тэр шилийг хаан тусгай шившилгээр хамгаалсан байж тиймээс шилэнд гар хүрсэн даруйд маш олон гэрэлт шавжнууд нисч гарч ирээд Аашаа руу дайрсанд Аашаа хайгаад тэднийг зайлуулах гэж байдгаараа хийж байна. Аз болоход хаан тэр гэрэлт шавжнуудыг буцааж Аашаад туслалаа. Аашаач хаанд мэхийн ёслоод онцгүй сэтгэл төрүүлсэндээ уучлал хүсч шууд гарч явахыг завдлаа. Учир нь хаан өөрийг нь одоо хизээж дагалдангаа болгохгүй гэж тэр бодож байлаа. Тэгсэн тэрний аз болоход хаан энэ алдааг нь асуудал болголгүй харин чи миний анхаарлыг татаж чадлаа гэд тэрнтэй ярилцсан. За тэгээд яагаад миний дагалдан болох ёстой гэж бодож байгаагаа чиний хэлдэ. Тэгэхээр би бусдад хитрхи их санаа тавьдаг. Энэ миний сул талаа. Зүгээр л сул талаа эхлээд хэлсэн нь дээр гэж бодлоо. Болж байна. Тэгвэл чиний давуу тал чинь юу юм? Асуусанд нь баярлалаа. Би хурдан суралцдаг, ажилсаг, тусархаг, хэд залуу биш. Бас би зурх туртай. Аашаа ингээд өөрийнхөө давуу талуудаа хэлсний дараа аавынхаа зааж өгснөөр дэвтрийнхээ буланд зурсан ишигний зургийг хөдөлгөж үзүүллээ. Хаанч хариуд нь Аашаагийн аавыг таньдаг байснаа дурснаа. Би аавыг чинь од судлах дуртай, философч хүн байсныг мэдх юм байна. Тийм шүү. Бид хоёр оддод ойртохын тулд нэг модон дээр авирч гардаг байж үлээ. Тэгэд аав минь одод биднийг чиглүүлж бас урам зориг өгөхийн тулд оршдог гэж хэлдэг байсан. Харамсалтай намайг 12 настай байхад аав маань өвчнөөр өөд болсон доо. Үнэхээр харамсалтай байна. Би ч бас багада маш үнэтэй зүйлсээ алдсан. Манай гэр бүлийг хуваа хичээсэн шунхай хулгайчид сүрүүлсэн юм. Тийм учраас би хүн бүр аюулгүй байх хаан тулсыг байгуулахыг хүсэх болсон юм да. За ингээд тэд маш амархан ойлголцсонд хааны сэтгэл хөдлөж Аашааг хүслийн өрөөндөө дагуулад оруулдаг. Хаан тэр өрөөндөө хэр баргийн хүн оруулдаггүй ч. Учир нь тэнд Росасын бүх хүмүүсийн хүсэл тус бүрээрээ бөмбөлгөн дотор хадаглагдж байлаа. Хаан эдгээр хүслүүдийг зүгээр нэг хүслүүд биш, хүний зүрх сэтгэлийн хамгийн сайхан хэсэг гэж тайлбарлана. Ааша хүслүүдийн дундаас өвөө Сабиногийнхоо хүслийг олж хараад гайхаад баярлнаа. Эрхэмтэйцээ өнөөдөр манай өвөө Сабиногийн 100 насны төрсөн өдөр болох юм л да. Тиймээс та хүслийг нь биелүүлж өгч болох уу? Хөөх, ийм хурдан уу? Ихэнх хүмүүс надаас юм гуйж эхлэхээс өмнө ядаж хэдэн сар, бүр хэдэн жилч хүлээдэг юм шүү. Уг нь танаа өвөө Сабиногийн хүсэл үнэхээр сайхан хүсэл юм. Харамсалтай нь тэрний энэ хүсэл бусдад хэрхэн нөлөөлөх, сайн муу зүйлийн аль нэг дагуулах нь тодорхой биш харагдаж байна. Энэ тохиолдолд энэ хүсэл нь Росост эрсдэл авчрах боломжтой. Манай Сабагийн хүсэл хиндэж хор хүргэхгүй. Би тэрнийг сайн мэднэ. Энд байгаа хүмүүсийн хүсэл ер нь хизээ биелэх юм бэ? Хэрвээ нэгэнт хүслүүдийг нь биелүүлэхгүй бол буцаагаад өгч болохгүй гэж үү? Тэгвэл ядчил хүмүүс өөрсдөө хүслээ биелүүлэх гэж оролдсон штий. Хэрвээ аюултай бол зогсоож болно. Чи юу ч ойлгохгүй байна. Хүмүүс өөрсдөө хүслээ биелүүлж чадахгүй гэмэдэд энд ирдэг юм штэ. Тэд сайн дураар надад хүслээ өгч, хариуд нь би санаа зовнилыг нь мартуулдаг. Тэгвэл тэд зүрх сэтгэлийнхээ хамгийн сайхан хэсгээ мартдаг гэсэн үг штэ. Энд чинь шудраг бус байна. Рососчууд сайн хүмүүс.
Тэд сайн сайхныг хүртэх хэрэгтэй. Хэн юу хүртэх хэрэгтэйг би мэднэ. Би хүмүүсийн хүслүүдийг энд хамгаалдаг. Хэний хүслийг биелүүлэхээ зөвхөн би өөрөө л шийднэ. Тэр хоёрыг ингээд ам мөрийж байх үеэр хатан орж ирээд ёслол бэлэн болсныг хаанд дуулгалаа. Хаан ч хатанда Аашаг тайзан дээр дэрэгдээ суулгахыг тушаагаад гараад явна. За тэгээд тушаал ёсоор Аашаа тайзны хажууд хатны дэргэд чимээгүйхэн сууж байлаа. Ёслол эхлэхэд хотын иргэд бүгд баяр хөөр тавцсан бол Магнифико хаан ч хотод нь шинээр суурьшиж байгаа хоёр иргэний хүслийг авч шилэн бөмбөлгөнд хийдэг. Магнифико хаан тэр хоёр гэмгүй хүний амьдралын хамгийн сайхан зүйлийг нь аваад бөмбөлгөнд хорж байгааг Аашаа дурамжхан харж сууна. Нөгөө хоёр хүн ч хүслээ өгсөн даруйдаа юу хүсч мөрөөдөж байснаа санахгүй болж сэтгэл нь хоосроод үлдлээ. Дараа нь хаан Аашагийн хүсэл дээр нэг хүний хүслийг биелүүлэх гэж байгаагаа зарлана. Тэгээд эцсийн мөчид Магнифико хаан Аашагийн өвөө Сабиног биш харин өөр нэг эмэгтэйг тайзан дээр гаргаад энэ дэлхий дээрх хамгийн гоё даашин зоёх хүслийг нь биелүүлж өгдөг. Энийг хараад битүүхэндээ найдвар тавьж байсан Сабино өвөөгийн урам хугарлаа. Ёслолын дараа хаан Аашад би чамайг дагалдангаа болгохгүйч гэр бүлийнхний чинь хүслийг үрд хамгаалах гэж бардам хэлжгээд яваад өглөө. Оройн Аашаа ээж Сакина өвөө Саба хоёртойгоо ширээнд хамт суугаад хооллож байсан ч хаантай хийсэн уулзалтаа ерөөсөө мартаж чаддаггүй. Тэгээд Аашаа зориг гаргаж Саба өвөөдөө үннийг хэлхийг оролдоно. Үннийг хэлэхэд хаан таны хүслийг хизээж биелүүлэхгүй байхаа та. Тэр бүхэл өөр олон хүний хүслийг ч бас биелүүлэх бодлого юм шиг байна лээ. Аашааг ингэж хэлсэнд ээж өвөө хоёр нь гайхлаа. Би өөрийн нүдээр Рососын иргэдийн хүслүүдийг харсан. Тэр дундаа Саба өвөгийн хүсэл үнэхээр гайхамшигтай байсан. Гэвч хаан өөрөө Сабагийн хүслийг хэтэрхий эрсдэлтэй гэж үзсэн. Гэтэл асуудлын гол нь таны хүсэл тийм аюултай хор хөнөөлтөг хүсэл биш байсан. Би юу болохыг нь ч мэднэ. Хамгийн харамсалтай нь тэнд хизээж биелэхгүйгээр хоригдсон маш олон гайхалтай хүслүүд байсан. Би хаанда итгэдэг. Тэр бидний төлөө бүхнийг хийсэн. Чи юу нь яагаад миний хизээж биелэхгүй хүслийг надад хэлж өгөх гээд байгаа юм бэ? Чи миний сэтгэлийг шархлуулахыг хүслээ гэж юу охин минь? Мэдээж Аашаа өвөөгийнхөө сэтгэлийг шархлуулахыг хүсэхгүй байгаа. Тиймээс сэтгэл нь өвдсөн Аашаа бачимдаж гэрээсээ гарч ойроогүй нэ. Тэр бүх хүннийг Рососчуудад хэлмээр байгаач өөрт нь тийм хүч байхгүйг ойлгож байлаа. Тэгээд Аашаа Валентиногийн хамт багада аавтайгаа хамт суугаад оддыг хардаг байсан мод руу очно. Тэгээд тэр нэгэн тод одыг харж тэр одонд хүслээ шивнэн дуулж дуусахад гэнэ дод юр бусын хүчтэйгээр гэрэлтэж арлыг бүхэлд нь гэрэлтүүлдэг. Энэ юр бусын гэрлийг харсан хүмүүс гайхамшигтай аз жаргалыг мэдэрчээ. Энэ гайхамшигт гэрлийг арал дээрх бүх хүн тэр дундаа хаан хатан хоёрч харжээ. Хатан энэ гэрлийг хааны иж шид гэж бодоод үнэхээр гайхалтай гэж хэлэхээр хаан дээр ирлээ. Тэгсэн хаан харин ч гайхаж айсан байдалтай зогсож байна. Тэгэд үүнд огт хамаагүй гэдгээ хатандаа хэлдэг. Хамгийн гол нь хаан хүслийн өрөөнд хадгалж байсан хүслүүдэд нь ямар нэг өөрчлөлт орсныг мэдэрсэн байлаа. Тиймээс хэн ийм иж шид үлдэснийг олж мэдэхэр шийднэ. Харин нөгөө талд нь тэнгэрээс унаж газарт буусан нэгэн гэрэл тод Аашааг дагаж эхэлжээ. Тэр од Аашаагаас зүгтааж нэхмэл цамцны доогуур нуугдж Аашаатай хөөцөлдөж тоглоно. Бас Аашааг сонирхож тойруулж хараад тэрний дэвтрийг нь булааж аваад сониучрхан үзэж байлаа. Тэгээд тэр од өөрийгөө тэнгэрээс буусан од гэдгийг Аашаад ойлгуулсанд мань Аашаа их гайхлаа. Тэгээд од ойролцоох мөөгнүүдийн дээгүүр нисэхдээ шидэд тоосоо цадсанд тэр мөөгнүүд гинэд эвшээж хоорондоо ярилцсанд энийг харсан Аашаа өөрийгөө галзуурч гин гэж бодлоо. За сори байж байгаарай. Буруу та нарт гэлс нэг амттай реклам алгадаадах. Та нар маань нэгэн хэвийн хэрчилттэй шарсан төмснөөс залхаж байна уу? Тэгвэл шинэхэн төмсийг савхан хэлбэрээр хэрчиж бага температурын вакуум орчинд шарж боловсруулсан илүү фреш, илүү кранч, амин дэмэ хадгалсан жигэд амттай галзуу содон мэдрэмжийг өгөх шинэ үеийн чипс Chris Up-ыг санал болгож байна. Галзуу юу? Ханаас авах юм бэ бороо гэж юу? CU-гийн бүх салбаруудад оригинал хааны butter truffle гээд 3 төрлөөр өөрийн чинь хүлээгээл байж байгаа. Chris Up. За тайлбараа үргэлжлүүлцгээе. Энэ үеэр сэргэлэн шиг Валентино шидэд одонд хүслээ шивнэж амжина.
шидэд одож тэр дөрөө Валентиногийн толгойг нэг тогштол Валентино тэр даруй хүний хэлээр яриад эхэлнэ. За ингээд шидэд одны шидэд тоосыг хүрсэн бүхэн амарч ярьдаг болж байлаа. Үүнд гайхсан Аша шидэд од яаж тэнгэрээс бууж ирснийг бас яаж бусдын хүслийг биелүүлж өгöd байгааг шидэд одны шидээр хүний хэлээр ярьдаг болсон ан амьтдаас асуухад тэд ч Ашаад ойлгуулахын тулд хоолой нийлүүлэн дуулж гарцгаана. За ингээд тэд энэ ертөнц бүхэлдээ оддын тоосноос бүтсэн. Товчхондоо бол бид бүгдээрээ адилхан од гэдгийг Ашаад ойлгуулдаг. Аав маань биднийг оддтой холбоотой гэж дандаа хэлдэг байсан. Тийм болохоор л намайг хүслээ шивнэхэд чи бууж иржээ. Ингэхэд чи хүсэл биелүүлдэг үү? Юу гэвэл надад нэг маш том хүсэл байна л да. Ингэж хэлээд Аша хүслээ шидэд одонд ойлгуулахын тулд дэвтрээ нээж хааны ордонд бөмбөлгөнд хоригдсан байгаа хүслүүдийг харууллаа. Тэгээд тэдгээр хүслүүдийг чөлөөлөхийг хүсэж байгаагаа хэлсэнд шидэд одож учрыг ойлгоод Ашагийн гарт нэг шидэд утас бариулаад ордныг чиглээд явлаа. Харин нөгөө талд хаан тэр шөнө арал даяар туссан оддын гэрлээс болж давгүй ирхэн бүх номоо судалж үзсэн ч юу ч олсонгүй. Үүндээ Магнифико хаан ууралж бухимдана. Тийм хурц гэрлийг дуудахын тулд маш хүчтэй шившлэх хэрэгтэй гэж үзсэн учраас эцэст нь хориотой номоос тусламж авахар шийднэ. Гэвч хатан нь тэрнийг зогсоож тэр номд ямар муу зүйл агуулгадж байгааг хинч мэдэхгүй учраас хитрхи эрсдэлтэй гэдгийг сануулдаг. Хаантантай хориотой иж шид бол шийдэл биш гэж үргэлж хэлдэг шүү дээ. Хаан хүн хаанд улсаа хамгаалахын тулд юу ч хийхэд бэлэн байх ёстой. Та эхлээд өөрийгөө хамгаалах ёстой. Ингэж болохгүй. Энэ номонд юу байгааг хэн ч мэдэхгүй. Та бол агуу шидтэн шүү дээ. Танд энэ ном хэрэггүй. Гуй, номыг буцаахад тавиач дээ. За ингээд хатан нэлээд ятгаж хааныг тайвшруулад цонхоор ард иргэдийг нь харуулж ард иргэд нь тэрнийг ямар ихээр хайрлж хүнддэгдэг болохыг сануулдаг. Хэрв та тэр гэрлийн талаар мэдмээр байвал ард иргэдтэй хандсан дээр тэд таны төлөө юу ч хийхэд бэлэн шүү дээ. Ингээд хаан тайвширч санаа намарлаа. За энэ хооронд Аша шидэд одыг тааран уданд хийгээд хиндэж харагдлаггүйгээр ордон руу нууцаар орж ирж байлаа. Энэ зур дэггүй одож нөгөө шидэд утсаараа өөртөө унтлахын хувцс нэхэж амжжээ. Ингээд Аша Валентино шидэд од хоёрыг дахиад агуулхад үлдээгээд Далиятай уулзаж хааны ажлын өрөөлөв хүрэх нууц замыг асуухаар явдаг. Тэрнийг ирэхэд галтгоонд байсан найзууд нь өнгөрсөн шөнө харсан гэрэл ямар гайхамшигтай байсныг болоод тэдний нэг нь өглөө ярддаг хэрэмтэй таарснаа гайхан ярьцгааж байлаа. Аашаач дунд нь аюуч мэдээгүй хүний царай гаргаад зогсоно. Дахианы байрнаас үе үе хачин чимээ гарч байсан Аашаач тэр чимээг дарах гэж янз бүрийн чимээ гаргаж эхэллээ. Тэгсэн найзууд нь тэрнийг нэг л биш байгаад гайхацгаана. Гэтэл нэг найз нь өндөг авахаар дахианы байр руу орох гэж байгааг Аашаа анзаарч сандарсандаа шууд агуулгын хаалгыг халахлаа зогслоо. Тэгсэн бусд нь тэрнийг ямар нэг зүйл нуугаад байгааг ойлгож үннээ хэлхийг шаардаж эхэлцгээв. Ингээд аргагүй байдалд орсон Аашаа урьд шөнө шидэд одыг дуудаж хүслээ хэлсэн тухайга бас тэнгэрээс од бууж ирээд хүслийг нь биелүүлж өгсөн гэдгийг найзуудаа ярьж өгнө. Тэгээд дахианы байрыг онгойлгохтол дотор нь байсан дахианууд бүгдээрээ хүний хэлээр ярьдаг болцсон. Зохион байгуулалтаа наргагүй дуулж бүжгэлж байгааг хараад Аашаа болон найзууд нь шоконд орцгооно. Хаалга нэгдэхийг харсан шидэд одож гарч ирээд Аашаагийн найзуудтай танилцлаа. Гэвч хаанд хүслээ өгснөөсөө хойш урам зориггүй болсон Саймоныг хараад шидэд од гонигллаа. Саймон хүлэг баатар болох мөрөөдөлдөж саяхан тэрнийг хаанд өгснөөс болоод ийм болчихсон гэдгийг Аашаа шидэд одонд тайлбарладаг. Тэгсэн яг энэ үеэр хаан улсынхан ард иргэдийг цуглуулдаг дохиогоо дуугаргалаа. Аашаа найзуудаасаа шидэд одны тухай нууцыг нь хиндэж хэлэлгүй хадгалахыг хүссэнд найзууд нь ч зөвшөөрч тэндээс гарцгаана. Харин тэрнийг нэг л хачин байгаа гадарлсан Далия бусдаасаа сугарч үлдээд Аашаагаас юу болсныг асуулаа. Тэгэд Аашаа өчигдөр хаантай хийсэн ярилцлагынхаа талаар болоод болсон бүгдийг үннээр нь хэлнэ. Ингэхдээ өөрөөс нь болоод Саба өвөө ээж хоёрынх нь хүсэл хизээж биелэхгүй болсон талаар болоод Росас улсын ихэнх ард иргэдийн хүслийг Магнифико хаан биелүүлж өгөхгүй юм байна гэдгийг ойлгосон гэдгээ ярьлаа. Тиймээс тэдний хүслийг хаанаас буцааж аваад тэдэнд эргүүлж өгөх хэрэгтэй гэж бодож байгаагаа Далияд хэллээ. Тэгсэн Далия эхэндээ айсан ч эцэст нь хоол зөөдөг гар лифтээр Аашааг хааны өрөөлөв нууцаар явуулна.
Харин нөгөө талд хаан ард иргэдээ цуглуулж өнгөрсөн шөнө хинэгэн арал даяар хурц гэрэлдүүлж хаанаас өөр хинч илв шид хэрглэж болохгүй гэсэн журмыг зөрчсөн болохыг зарлалаа. Тэгээд тэр урвагчийг илчилсэн хүний хүслийг биелүүлж өгнө гэж мэдээгдэнэ. Энэ үед хаашаа нөгөө хоолны лифтер хааны өрөөнд тулж ирсэн ч хаалгыг нь онгойлгож чадахгүй гацчихлаа. Ингээд шидэд тод хаалганы доогуур гарах гэж чихэж байхдаа санамсаргүй гал тавьчихна. Хааны өрөөний цонхоор гарч байгаа утааг харсан Далия сандарч хааныг саатуулахын тулд элдэв зүйлсийг хаанаас асууж эхэлдэг. Энэ хооронд Аша галыг унтрааж орж ирсэн хоолны лифтэнд шатсан эд зүйлсийг нууж амжина. Дараа нь Аша шидэд одын тусламжтайгаар хүслийн өрөөний хаалгыг нээж Саба өвөө ээж хоёрынхон хүслийг хайлаа. Энэ үед Далиягийн асуултаас сэтэл авсан хүмүүс хаанаас элдэв зүйлсийг асууж шалгаж эхэлжээ. Тэд хаанд хадгалуулсан хүслүүд нь үнэхээр аюулгүй байгаа эсхийг асууж тэр бүхэл хаанд өгсөн хүслээ өөрчилж болох эсхийг хүртэл шалгаацгаана. Учир нь олон жил өнгөрөхөд хүсэл нь өөрчлөгдсөн байж болох гэж тэд бодож байлаа. Тэгсэн ард олны энэ мэд асуултуудад ууралсан хаан хэн урвагчийг хэлнэ тэрний хүслийг биелүүлнэ гэж шийдэмгий хэлчихэд уртаагаар ордон лугаа орно. Тэр өөрийгөө Рососын ард түмэнд хэрэгтэй бүхнийг нь өгсөн. Тиймээс тэр хүмүүсийн хүслийг ч захирах хэрэгтэй гэж бодож байлаа. За тэгсэн хааны өрөөнд Аша олон мянган хүслийн бөмбөлгнүүд дундаас арай гэж өвөө Сабагийнхаа хүслийг олж авдаг. Тэгсэн хаан өрөөндөө ороод ирсэн учраас Аша ээжийнхээ хүслийг олж чадалгүй нуугдж явсаар хоолны лефтэнд сууж орж ирсэн замаараа буцна. Тэгсэн өөр хилэндээ автсан хаан бие барьж чадалгүй хориотой номыг нээж дотор нь байсан эд шидийг өөртөө шингээснээр харанхуй хүчинд автаж эхэллээ. Харин Аша гэртээ харж ирээд өвөө Сабинодо хүслийг нь буцааж өглөө. Саба өвөөч хүслээ хүлээж авсан даруйда юр бусын баяр хөөрөөр дүүрч анхнаасаа хаанд хүслээ өгөх хэрэггүй ээжээ гэж хэллээ. Тэгсэн Аша ээжтэй ч бас хүслийг нь буцааж авчирна гэж амладаг. Гэтэл гинт хаалган нээгдээд хаан гэрд нь ороод ирнэ. Од хаан байна. Чи ямар ичэд хэрэгэлсэн б? Чи яаж тэнгэрээс од шүүрч аваад надаас хүсэл хулгайлж чадсан б? Тэр одыг яг одоо надад өгөөд аль. Би ичэд мэдэхгүй. Тэгээд ч тэр хүслүүд таны өмч биш. Та манай Саба өвөгийн хүслийг хизээч биелүүлэхгүй байсан. Тэр хүслээ буцааж авах эрхтэй. Бид бүгдээр хүслээ буцааж авах эрхтэй. Хэн ямар эрхтэйг ганцхан би мэднэ. Тэгээд ууралсан хаан Ашагийн нүдэн дээр тэрний ээжийн хүслийг устгахчихлаа. Гэтэл ийхүү хүсэл устгасан нь хаанд маш их хүч чадлыг мэдрүүлсэнд тэрч олзуурхад баярлана. Энэ бүхнийг харсан шидэд од тэсгэлгүй нуугдж байсан газраас гарч ирээд барьж байсан бөөрөнхий утсаа хааны толгой руу шидчихлээ. Хаан уурлаад шидэд одыг барих гэхэд Ашач самбаачлаад аяг тавгны шүүгээгээр хааныг дарж орхиод гэр бүлээрээ моринд мордон далайн хэргийг чиглээд давхлаа. Тэгээд тэндээсээ завин дээр суугаад арлаас зүгтаацгаана. За тэгээд явах замдаа Аша Саба ээж хоёртойгоо нэлээд ярилцсны эцэст өөрийнхөө эхлүүлсэн зүйлийг өөрөө дуусгах ёстой гэж шийддэг. Тэгээд ус руу өсөрч ороод хааны ордныг чиглээд сэллээ. Энэ үеэр хаан оддын хүчийг авахын тулд хүчрхэг шидэд таяг хийхээр шэвжлэх хийж эхэлнэ. Тэгэд үүнийхээ төлөө 3 гэмгүү хүний хүслийг ор мөргүй устгасанд тэр хүмүүс нь бүгдээрээ дор бүрний аимшигтай хоосрлыг мэдэрцгэн. Энэ үйлдэлийг нь хатан хараад зэмлсэн ч хаан хатанд уурлаад тэрнийг айлгаж сүрдүүлсэнд хатан ч өөр сонголтгүй болоод хаанд үнэнчээр зүтгэхээ тан гаргална. Дараа нь Магнифико хаан ард олноо цуглуулж өөрийнхөө хүслийг нь устгасан 3 хүний хүслийг Аша хулгайлаад зүгтаасан гэж худал мэдэгдлээ. Аша энэ бүхнийг нууцаар ажиглаж байхдаа хатны хайсан байдалтай сууж байгааг анзаарна. Тэгэд нэг хүний хэлээр ярьдаг хулганыг хатан руу илгээж ард түмэнд хатны тусламж хэрэгтэйг учирлан гуйдаг. Энэ үеэр хаан ард иргэдийнхээ тархиг угаах ажлаа үргэлжлүүлээд хийсээр байлаа. Шидэд тодтой нийлж бусдын хүслийг устгаж байгаа хэрэгтнийг үнэн шудраг Саймон ээлчилсэн. Тиймээс би тэрний хүслийг яг одоо биелүүлэх болно. Ингээд тэр Саймоны хүлэг баатар болох мөрөөдлийг нь биелүүлж өгдөг. Гэвч хүлэг баатар болсон даруйда Саймон хааны хар шидэнд автаж өөрийгөө удирдах чадалгүй боллоо. Тэгээд хар хүчинд автсан Саймон Ашагийн нууцыг мэдэх найзуудыгаа хаанд ээлжлэнэ. Хэрэг бишдэж байгааг ойлгосон найзууд нь тэндээс хурдхан зугтаж нууц өрөөндөө цуглаад цаашид яхаа ярилцчихэд Ашаач ирлээ.
Аашаа өөрийгөө хааны ярьж байгаа шиг хүмүүсийн хүслийг хулгайлаагүй гэдгээ найзуудтай тайлбарлаж, харин ч хаан өөрөө хүмүүсийн хүслийг өөрийнхөө төлөө устгаж байгааг хэлдэг. Тэгээд хааныг зогсоож тэрнээс ард олонныхоо хүсэл мөрөөдлийг эргүүлж авах хэрэгтэйг тайлбарласанд найзууд нь ч бүгдээрээ тэрэнд туслахаар болцгооно. Гэтэл тэдний байсан өрөөнд хатан ороод ирлээ. Тэгээд хаан Ёрим хүчинд автсан гэдгийг тэдэнд хэлж хар хүчний эсрэг хамтдаа тэмцэхийг санал болгоно. Ингээд тэд төлөвлөгөө боловсруулж хааныг төөрүүлэх зур хүслүүдийг сулалгаар шийдцгээв. Одлогын хатан төлөвлөсөн ёсоор хаан дээр очиод Аашааг ойд усны хүмүүс харсан байна. Гэсэнд Магнифико хаанч баярлаад бушуухан шиг ой руу явлаа. За тэгээд хааныг гарсан даруйд хатан хоолны лифтийг нээж Аашагийн найзуудыг додогшоо оруулна. Энэ үед Аашаа шидэт одны хамтаар ойд зогсож байна. Шидэт хаантай нүүр тулна гэдгийг мэдэж байсан шидэт од тэрэнд нэг шидэт цаваа хийж өгсөнд Аашаа их баярлдаг. Тэр хоёр хааныг ой дотор айл болох удаан торгох ёстой. Тэгээд Аашаа шидэт цаваагаараа галын адам гаргасанд баярлсан хаанч тэр зүгийг чиглээд давхина. Энэ үед бусд нь ордонд ороод хүмүүсийн хүслийг сулалгаар хичээцгэнэ. Тэд хатны зааснаар ордны дээврийн өрөөний таазыг нээхийн тулд дор бүрнээ олсоор татаж байсан ч хүч нь хүрдэггүй. Харин нөгөө талд хатан хориотой номын хар шид шингэсэн л бол буцааж гаргах ямарч боломжгүй гэдгийг уншиж мэдлээ. Хэсэг ноцолцсны эцэст Аашагийн найзууд ч гараараа татаад дээврийг нээж чадахгүй болохоо ойлгож бүгдээрээ олсноосоо сайн барьж угаад доод давхарлаа үсэрсэнд дээвэрч аажмаар нээгддэг. Ингээд Росос улсын бүх иргэдийн хүсэл тэнгэрөөд хөөрж эхэллээ. Энийг алсаас харсан Сабино Сакина хоёрч эргээд хааны ордныг чиглээд сэлүртцгэн. Харин нөгөө талд Аашаа Магнифико хаанаас чадлаараа зүгтсаар. Гэвч тэр эцэст нь баригдаж шидэт цаваагаа хуглуулад гарах гарцгүй боллоо. Энэ үед цаад талд ордны орой нээгдэж хүмүүсийн хүслүүд тэнгэрөөд хөөрч байгааг Аашаа харна. Хаантай одоо бүх юм дууссан. Та хэтэрхий оройтсон. Тэгсэн Аашагийн энэ үгийг сонссон хаан гинт сайман болж хувирлаа. Хаан тэдний төлөвлөгөөг гадарлаж байсан учраас Аашагийн хойноос өөрөө явалгүй Саймоныг өөрийнхөө дүрд хувиргаад явуулсан нь энэ байж. Ингээд Саймон Аашааг барихаар угс хийсэн ч ойгоос баавгай гарч ирээд тэрнийг дарж авсанд Аашаач ордныг чиглээд хар хурдаараа явна. Задагсан энэ үед хаан ордныхоо дээврийн цамхагт орж ирээд зогсож байлаа. Тэгээд тэр дээш хөөрч байсан хүслүүдийг бүгдийг нь шидэт одны хамтаар тогтоож барьж авна. Ингээд бүх хүслийг шидэт таягандаа соруулж аваад шидэт одыг ч шидэт таягандаа соруулж авсанд хоосон болсон бөмбөлгүүд бүгдээрээ газар тунлаа. Энэ үеэр Аашаа өмнө нь ирээд сөгдөж энэ бүхнээ зогсоохыг гуйсан ч хаан сонссонгүй. Харин ч тэрнийг шидэт таягныхаа хүчээр ийш тийш нь шидлэнэ. Та энэ одыг авах эрхгүй. Хэн ямар эрхтэйг би шийдэн гэсэн байхаа. Цаашид хинч одонд хүслээ шивнэхгүй. Тэдэнд ямар ч найдвар байхгүй болж хинч эндээс зугтах аргагүй болно. Ингээд дийлдэшгүй хүчтэй болсон хаан тэнгэрийг хар үлээр бүрхүүлж хинч хизээж ямар ч од харах боломжгүй болголоо. Бас ард иргэдэж хар шидэн давтаж байрнаасаа хөдлөх аргагүй болжээ. Гэсэн ч Аашаа бууж өгсөнгүй. Хар хүчин давтаж баригдсан ард түмнээ хараад өрөвдөн хайрлсан Аашаа ард иргэдээ хүсэл мөрөөдлөөр дүүрэн байхыг уриалсанд хаан хууралж тэрэн лүү шидэт таягаараа дайрж эхэлнэ. Гэтэл Аашагийн эр зоригийг харж урам зориг орсон Даалия хатан болон Рососын ард иргэд бүгдээрээ дуулж эхэлсэнд тэдний цээжинд од гэрэлтэж харанхуй хүч аажмаар сарнж эхэлнэ. Тэгсэн Магнифико хаан сандарч тэднийг зогсоох гэсэн ч хүч нь хүрсэнгүй. Тэгээд эднийг улам чангаар дуулж эхлэхэд хааны дотор шингэсэн байсан хүмүүсийн хүслүүд нэг нэгээрээ сугарч гарч эхэлснээ эцэст нь шидэт од шидэт таягнаас суг үсрээд гарч ирнэ. За ингээд хар үйл арилж тэнгэр цэлэмхэд Магнифико хаан өөрийн бүтээсэн хар шидийн таягны орой дээрх толинд шингэж тэндээ үүрт хоригдно. Хүмүүс өөрсдийн хүслийг буцааж авснаар баяр баясгалангаар дүүрж өөрсдийн хүслээ өөрсдөө биелүүлэхээр сэтгэл шул удацгаана. Саймон ч Аашаагаас уучлал гуйсанд найзууд нь тэрнийг ойлгож хүлээн авчээ. Хатан ч толинд шингэсэн хааныг Гяндангийн хананд өлгөхийг тушаасанд ард түмэн баярлан уугайлцгаана. Ингээд бүх зүйл Аашаагийн мөрөөдөж байснаас ч илүү сайхан боллоо. Сабино мөрөөдөж байснараа хөгжим тоглож сурсан бол бусад хүмүүс ч дор бүрнээ мөрөөдлөө биелүүлж эхэлжээ. Харин шидэт од Аашаагаас салж явахынхаа өмнөхөн ойд хугарсан савааг нь бүтэн болгож эд шидийн саваа болгоод тэрэнд үлдээлээ.
Ингээд Аша өөрийн гисэн шидэд цаваатай болжээ. Эцэст нь шидэд дод тэдэнтэй салах ёс хийж ард олныг цааштаж хүсэж мөрөөдсөөр байхыг уриалж хүсэл тэмүүллээр дүүрэн амьдрахыг хүссээд тэнгэр лүгээ буцаснаар энэ галзуу анимашн маань дуусаж байгаа юм. За энэ түрээд энэ галзуу хөрхөн анимашны тайлбар маань дуусж байна. За таад хараавц. Хүсэл мөрөөдлөө хин нэгнэр биш өөрөө л хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай явж хичээж зүтгэж тэгжил мөрөөдөлтөд хүрцгэн шүү дээ залуусаа гэдэг маш чухал мессежийг өгсөн галзуу хөрхөн анимашн байлаа гэж мөброд нь бодогдлоо. За тэгээд та нарт ч бас адилхан санагдсан гэж найдаж байна. За тэгээд блогийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан биз. Таалагдсан бол энэ галзуу анимашныг та нарт ярьж өгөх боломжийг олгосон Chris Up Chips баярлалаа гэсэн комментиг үлдээгээрэй. За тэгээд мөброн энэ галзуу анимашныг илүү фрэш, илүү кранч амин дэмэхэд гарсан чигээ дамттай галзуу содон мэдрэмжийг өгөх шинэ үеийн чипс Chris Up-тай хамтран хүргэлээ. Оригинал, Хани Баттер, Truffle гээд 3 төрлөөр CU-гийн бүх салбарт өөрийн чинь хүлээгээл байж байгаа шүү. Chris Up. Та нар маань тэгээд сабатрагуул сапа таарсан бол лайка дарахтал болоо явж байгаа юм. Бас галзуу анимашныг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэй. Тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу анимашны тайлбараар эргээд уулзцгаая.